хурлын эрхэм гишүүдээ төрийн албаны тухай төрийн аудитын тухай хууль заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа Сандгийн Магнас өрнг төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28-ийн 1-р хэсэг заасны дагуу Монгол улсын ерөнхий аудитын албан тушаал томилуулахаар нэр дэвшүүлж байна. Сандгийн Магнас өрнг 1975 онд төрсөн 50 настай 1983-аас 93 онд Говьалтай аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль 1993-аас 97 онд Монгол улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хууль зүйн шинжилх ухааны магистр зэрэгтэй. Ажилласан байдал 1997-аас 99 онд Улаанбаатар Эрдэм дээд сургууль багш тэнхимээ эрхлэгч 1999-ээс 2000 онд улсын их хурлын тамгын газарт улсын их хурлын гишүүний туслах 2000-аас 2005 онд улсын их хурлын тамгын газарт зөвлөх 2005-аас 2006 онд Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын дарга 2006-аас 2007 онд хүнс хөдөө аж ахуй яамнд сайдын зөвлөх 2007-аас 2008 онд сангийн яамнд газрын дарга 2008-аас 2013 онд улсын их хурлын тамгын газарт тамгын газрын нарийн бичгийн дарга 2015 онд хөдөлмөрийн яамнд төрийн нарийн бичгийн дарга 2015-аас 2023 онд барилга хотоо бултын яамнд төрийн нарийн бичгийн дарга 2023-аас 24 онд уул уурхай хүнд үйлдвэрийн яамнд төрийн нарийн бичгийн даргаар тус ажиллаж байсан. Эрхэлсэн төчмлөөс дэш ангиллын албан тушаалд буюу тэргуун төчмлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласан. Түүнчлэн Япон улсын хамтын ажиллагааны байгууллагад хоршооны хөгжлийн чиглэлээр Бүгд найрамдах Австри улсын олон улсын валютын санд төв банк санхүүгийн чиглэлээр Бүгд найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны агентлагт цахим архивын чиглэлээр Америкийн нэгдсэн улсын Орт коллежид англи хэл Бүгд найрамдах Энэтхэг улсын төрийн удирдлагын академид төрийн захиргааны чиглэлээр тус мэргэжүүлэх сургалтанд хамрагдаж байсан. Төрийн аудитын тухай хуулийн 28-2 заасан 45 наснд хүрсэн эдийн засаг санхүү эсвэл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх. Төрийн албаны эрхэлсэн төчмлөөс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх. Сүүлийн 6 жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх. Харьцлах ажил албан тушаалд давхар эрхэлдэггүй. Аж ахуйн нэгж мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх шаардлагыг хангаж байна гэж үзэж Сандгийн Магнас өрнг Монгол улсын ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлж байна. Улсын их хурлын эрхэм гишүүдээ уг асуудлыг